За ингээд эрүүл мэндийн тухай бүлэг хичээл маань эхэлж байна. Хамгийн ихний хичээл болохоор эмчэд очих гэж байна. За энэ алиш хилометсан гэдэг нь эмчэд очих тийм ээ. За энэ нэг хичээлийнхээ соёл судлалын ерөнхий ойлголт өгөх энэ хуудсыг харъя. За энд болохоор Франц улсад эрүүл мэндийн тогтолцоог сайхан ашиглахад чухал мэдээлэл хүргье гэж байна те. За utiliser le système de santé гэхээр эрүүл мэндийн бүтэц тогтолцоог энэ ашиглах гэж байна. Энэ ашиглах гэдэг нь яг аргаа болоод явах гэсэн утгад гар байгаа маа л да. Гэхдээ зөвхөн шууд энэ utiliser гэдэг нь бол хэрэглэх гэсэн үг шүү дээ. Яг ингээ хэлэхээр нэг жаахан эвгүй сонсогдмоор байгаа юм зя. За нэгдүгээрт нь le médecin traitant. За энэ le médecin traitant гэдэг нь бол өрхийн эмчил гэж дүүцэж ойлгож болно доо. Гэхдээ өрхийн эмч гэхээр яг юугаараа биш. Орон нутгийн харьяалаараа гэхээсээ илүү өөрийнхөө тааллаар хаанч сонгож байж болдог. Парист амьдардаггүй хүн Парист ийм байнга үзүүлдэг эмчээ хяналтанд байдаг эмчин сонгож болно гэсэн үг шүү. Тийм эмчийг médecin traitant гэж байна. Le médecin traitant. За тэгээ Францад хүн бүр нэг эмчийг энэ болохоор ердийн ерөнхий эмч гэсэн үг сонгодог. За тэгээ эмнэлэгт очиод үзүүлэхээр заавалгүй энэ médecin traitant чинь ямар эмч байдгийм бэ гэд асуудаг. Ийм юмгүй гэвэл эмчгүй хүн бас байж болно л доо. Тэгтээ ер нь байлгаснаа дээр гэдэг. За тэгээ médecin traitant-тай байж ээж хамгийн анхаарсны үзлэгийг хийгээд энэ хүн цаашаа дараагийн за та ийм нарийн эмчилгээ шинжилгээ өгөөрэй гэдэг зааварчилгааг өгдөг анхаар шатны эмч байгаа байхгүй юу? За энэ хүн яадаг вэ гэхээр il vous connaît bien et vous suit pour votre santé. Тэгэхээр тэр хүн нь болохоор таныг яг бүрэн дүүрэн сайн мэддэг. Таны эрүүл мэндийн байдлыг яг хянаад явж идэг. За энд suit гэсэн байна. Suivre гэдэг 3 дугаар группийн үг байна. За энэ нь болохоор дагах, мөрдөх гэсэн утгатай үг байна л да. За дараа нь il faut. За энийг бол мэдэн тийм il faut le déclarer à la sécurité sociale. En ligne ou au cabinet. За тэгэхээр энэ нөгөө эрүүл мэндийн даатгалтаа бид нар заавалгүй médecin traitant гэж бүртгүүлсэн байх хэрэгтэй байдаг гэж. Энэ déclarer гэдэг бол мэдэгдэх гэсэн үг. Хэрвээ ерөнхийлөгч ингэж тэгж мэдэгдлээ, зарлиг буулгалаа гэвэл энэ déclarer байж болно. Эсвэл юун дээр энэ дээр бол энэ текстэнд бол мэдэгдэх гэдгээр гарч байна. Эсвэл хүн тэр надад хайраа зарлаад тэр гэх юм бол déclarer гэдгээр хэлж болно. Déclaration d'amour гэд. Хэл гаалаар гарахад бид нэг галийн нэг юм бөглөдөг штэ тий. Декларац гэж монголчууд их гоё ярьдаг та. Декларац гэд. Тэр чинь хараа энэ déclarer гэдгээсээ гараад déclaration гэсэн үг байдаг шүү. За энэ déclaration гэж юм байна. Дараа le prix d'une consultation гэнэ. За тэгэхээр эмчэд үзүүлэх үнэлгээ ямар байдаг вэ гэж. За энэ болохоор би 2024 оны 12 сараас хойш мэдээллийг оруулсан байгаа юм байна шүү. Энэ дээр энэ зургаар байгаа. Хэрвээ интернет дээр хүсвэл энэ байтугай нарийн мэдээллийг мэдээж олж болно тий. За тэгсэн чинь visite chez le médecin généraliste coûte 30 евро гинэ. За тэгэхээр ерөнхий эмчэд үзүүлэхэд нэг удаадаа 30 евро байдаг. За pour un enfant de moins de 6 ans 6 наснаас доош насны хүүхдэд 6-аас доош насны хүүхдэд бол 35 гэж байна. За энэ үнэлгээнээс une partie est remboursée par la sécurité sociale. За ингээд хэдийгээр би эмчтэй 30 ч юм уу 35 ч юм уу төлсөн ч гэсэн эрүүл мэндийн даатгалаас нэгэн хэсгийг нь буцаан олгодог. За une mutuelle santé
Ou la CSS гэж байна. Peut payer le reste. За тэгээ энэ үлдсэнийг нь тэгэхээр одоо миний 30-ыг 2 байгууллага 2 хугагаад төлчих болох юм л дээ. Даатгалаасаа талын төлөөд үлдсэнийг нь эрүүл мэндийн нэмэлт даатгал гэж байдаг. Тэрнээс юм уу эсвэл одоо энэ CSS гэдгээс ийм мөн төлбөргөө эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг байгууллага байж таарах нь л дээ. Эндээс ингээд үнгүү төлчих болтгоо гэнэ. Үлдсэнийг нь төлдөг гэж байна. Энэ дээр болохоор payer гэдэг чинь төлөх гэсэн үг те. Le reste гэхээр үлдсэн нь үлдэгдэл гэсэн үг шүү. За энэ үлдэгдэл гэдэг зөвхөн төлбөрийн хувьд биш. Ерөөсөө бүх юм хийгээд бүх юмны үлдэгдлийг хэлж болно. Жишээ нь за энэ хоолны үлдэгдлээ маргааш идий. За энэ үлдсэн ажлаа маргааш хий. Айланд нь ч өсөө le reste. За дараа нь prendre rendez-vous. За эмчээс цаг яаж авах вэ? За il faut souvent prendre rendez-vous avant. Хөвчлэн эмчд очихоос өмнө цаг авдаг. Нэг бол утсаар, нэг бол энэ за би бол өөрөө Doctolib гэдгийг ашигладаг. Интернетээр эмч нарын ийм аппликейшн байдаг, сайт байдаг тий. За энэгээр өөрийнхөө оршин суугаа газраа байршлан өгөөд миний эргэн тойронд ийм юмны эмч байна уу гэж хайж болдог. За тэгээд шууд орчин нөгөө мэдээлэл оруулаад болоо. Тэр мэдээлэл гэдэгт нь өөрийн утас, мэйл хаяг заяг гэх мэт чинь тиймэрхүү юм байдаг байхаа. Заавал одоо энэ дээр бол нөгөө юутай юугүй бичиг баримттай баримтгүй байгаа. Тэр бол хамааралгүй байсан санагдаж байна. За дараа нь en cas d'urgence grave маш ноцтой яаралтай тохиолдол болох юм бол évidemment тий нөгөө түргэн тусламж руу очиж болно. Гэхдээ зөвхөн ханиад хөрөхийн төдийд бол бас биш шүү. Энэ rhume гэдэг чинь бол ханиад гэж чаа тий. За il existe aussi des centres de santé, cabinets médicaux ou maisons de santé pluriprofessionnels. За одоо тэгэхээр түнчлэн эрүүл мэндийн төвүүд, кабинетууд энэ медико гэдэг нь болохоор нөгөө эмчилгээний гэсэн утгатай эмчилгээний кабинетууд эсвэл за одоо энэ чинь миний удаан уншсан pluri гэдэг чинь нөгөө pluriel гэдэг олон гэсэн утгатай байна тий. Profession гэдэг бол мэрэгжил гэсэн үг. Тэгээд santé professionnel, santé гэдэг нь өөрөө эм хүйсэн дээр байгаа. Эм хүйснийг тэгээд maison гэж энэ maison нь өөрөө эм хүйс байна тий. Эм хүйс олонтоо тэгэхээр энтэйгээ нийлээд professionnel гэдэг энэ өөрөө олон тоон дээр хувирчихсан байна. Энэ санте гэдэг эрүүл мэнд гэдэгтэйгээ биш шүү. Уучлаарай энэ maisonтайгаа шүү. Би яг сая яах гэж байна. Ам халаад буруу ихлэх гэж байна. За pluriprofessionnel гэдэг нь болохоор тэгэхээр олон мэрэгжлийн эрүүл мэндийн төв гэсэн үг байна. Тэгэхээр ганцхан юм байшин байгаад ч гэсэн ороод очих юм бол одоо дотрын нүдний, чихний одоо юу эс байх вэ? Тэгэхээр олон мэрэгжлийн эмч нар нэг дороо байдаг газрыг maison de santé pluriprofessionnel гэдэг байх нь байна шүү. За дөрөвдүгээрт нь эм яадаг вэ? Les médicaments. Le médecin donne une ordonnance. За энд эмчийн бичгтэй бичиггүй олгодог юмнууд мэдээж байдаг те. За эмч бол ordonnance өгдөг. За эмчийн тэр бичиж өгж байгаа эмчийн өгж байгаа бичгийг ordonnance гэдэг. За on achète les médicaments à la pharmacie. За ойлгомжтой те. Эмийн санд эмээ худалдаж авдаг. Certains médicaments sont partiellement remboursés. Зарим эмийг нь хэсэгчлэн гэдэг нь одоо зарим эмийг нь их бага хэмжээгээр хөнгөвчлөдөг гэж яа л да remboursé. За одоо би эмийн сандаа очоод миний төлбөр бол ингээд төллөө тэрийг эргүүлээ даатгалаас нь нөхөн олголт нь буцаагаад ороод ирдэг. За expliquer ses problèmes de santé. Эрүүл мэндийн асуудлаа тайлбарлах гэж. За мэдээж il faut apprendre à dire simplement ce qu'on ressent. Яг юу мэдэрч байгаагаа энгийнээр хэлж сурах ёстой. За энэ тэгэхээр нэг хичээлийн чухал юм байна. J'ai mal à la tête.
миний толгой өвдөд байна. Je tousse. Би ханьяагаад байна. J'ai de la fièvre. За fièvre гэдэг нь болохоор халуурах, халуун. За тэгэхээр би халуураад байна гэхээр avoir de la fièvre гэнэ л дээ. Гэх мэтчлээ. За тэгээд эмч нь écoute et respecte ses patients. За patient гэдэг нь болохоор өвчтнийг хэлж байгаа. Өвчтнөө сонсож хүндэлнэ гэж байгаа. За энэ хүндэлнэ гэдэг нь болохоор одоо нэг өрөөнд одоо хүний хувийн асуудлыг ярьж байгаа учраас өөр хүнтэй зэрэгцүүлээд оруулахгүй. Тэ яг тухайн оногдсон цаг хугацаа зөвхөн нөгөө энэ өвчтөнтэй зориулахыг л респектэй гэдэг юм л да. За тэгэхэд түүнээс шинэ одоо учиргүй бид нарыг одоо эмч нар маань бид нарыг өргөмжлөөд хүндэлж гин гэдэг утгаараа тэр бол биш шүү. Зүгээр оногдсон цагийг яг надад зарцуулахыг л респектэй. Тэгээ мэдээж намайг үл ойшоохгүй. Тэгээ яг надад ямар асуудал байна тэрийг маань сонсоод хэрэгтэй зөвлөгөөг нөгөөд тэр бүхнийг нийлүүлээ респектэй гэдэг юм шүү. За si besoin хэрвээ хэрэгтэй бол шаардлагатай бол гэсэн. On peut demander un interprète. Souvent gratuit. Хөвчлийн мөнгөө байд юм гэж энэ тэгээ ийм шаардлагатай гэвэл эмч авчвал орчуулагч бас хүсч болдгоо. За энэ дээр нэг тодруулга хийхэд орчуулагч хүсэхэд байна шүү. Souvent gratuit гэдэг нь зүгээр үнэгүй юм гэж одоо тэр бол байхгүй шүү мэдээч тий. Тэгэхээр энэ орчуулагч авлаа гэж бодоход тэр орчуулагчийн цалин хэн нэгэн хүн хаа нэг газараас өгжил байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг нь зохицуулдаг тусгай одоо сан гэж бодъё л доо тий. Зөвхөн одоо орчуулагчдын нийгмийн халамжаас ч юм уу тий энэ хүн одоо би орчуулга авъя гэж хандаж байгаа хүн өөрөө нийгмийн одоо ямар туслалцаа үзүүлдэг байгууллагад хамаарч байгаа юм тий. Тэрнээсээ шалтгаалаад энэ орчуулагчийн мөнгөнд тэр байгууллагаараа дамжаад өөр газараас орж ирнэ гэсэн үг. Түүнээс биш энэ зүгээр л ингээ бэлэн сайхан байж идэг юм гэж бол биш тийм ээ. За 6-т нь bien se comporter гэнэ. За бие зүй оч явах. Энэ угаасаа аль шатанда минь тустай байна. За орлоо сайн байна уу гэн баяртай гэн. On arrive à l'heure au rendez-vous. Цагтаа ирнэ. On écoute le médecin. Эмчийг маш сайн үгийн сонсоод заавалгүй санал нийлэх албагүй те. Тэгсэн ч гэсэн эмчийнхээ үгийг сайн сонсоорой гэж юм л да. За эндээс ингээ харахад бидний төвшөнд бол одоо ингээд бидний төвшин гэдэг нь нас бид хүрсэн хүний одоо энэ байтугайг зохицуулаад явчихж байгаа хүний хувьд өгж байгаа ерөнхий мэдээжийн юм шиг юм байгаа тий. Тэгэхээр тэрэнд ийм мэдээжийн юм шиг нөхцөл байдалд дээрээ дөрөөлөөд эндээс үг хэлгээ сайхан сураад аваарэ. За юм байна.